За би чөжөөсэдээс одоо нөгөө л асуудаг 10 аймгийн дулааны станц. За энд ч яг мэдээллийг бас нэлээ дэлгэрэнгүй өгсөн байх шиг байна. Бас мэдээллүүдийг ч одоо бас байнга л авч байгаа. Тэгээд энэ маань ер нь одоо яг яах вэ? Ер нь энэ гадаад энэтэй холбоотойгоор энэс ч гадна ер нь өөр энэ гадаадын зээл тусламжаар танай салбарт хэрэгжиж байгаа энэ төсөл хөтөлбөрийн ер нь одоо үр ашиг үр дүн ер нь ямар байна? Ер нь бид нар энэ гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын зээл тусламж дээр нэг анхаарахгүй бол маш их цаг хугацаа ордог. Одоо энэ 10 аймгийн дулааны станцын төсөлчин гэхэд аль одоо 2013-4 оны үед л бараг одоо тэр Солонгосын эмэгтэй ерөнхийлөгчийн үед л яригдчихсэн анх хэлцээр нь хийгдсэн асуудал. Тэгээ одоогоор ингээ хэрэгжиж дуусаагүй байдаг. Дахиад одоо хизээ дуусах нь мэддэхгүй юм байна л да. Тэгтээ зэрэг энэ 10 аймгийн станцыг одоо ер нь яг яах вэ? Одоо тэр хөдөө орон нутагт сая би одоо өчигдөр Өврөнгай аймагт ажиллаж байгаад ирлээ. Тэр аймгийн төвийн утаач одоо уламжлал их болоод байна. Жил ирэх тусам агаарын чанарыг хэмждэг болсон байна. Агаарын чанарын үзүүлэлт нь бас аймгийн төв дээр жил ирэх тутмал одоо муудаад байдаг. Тэгэхээр энэ дээр одоо ер нь энэ төслийг одоо ер нь яг яах вэ? За хоёрдугаарт нь та одоо бас дэд үтцийн салбарт ажиллаж байсан олон жилийн туршлагатай хүн. Энэ ер нь Монгол улс маань одоо нэг эрчим хүчний яам, зам тээврийн яам, барилга утгуулалтын яам гэдэг баахан яам салгацсан чи энэ нийтдээ энэ дэд үтцийн салбар гэж явахгүй бол ер нь уялдаа холбооч алдагдаад байгаа юм шүү. Одоо тэгээд бүр ингээд нарийн одоо гүйцэтгэгч компанитай хүртэл тэр станцын барилга барьж байгаа гүйцэтгэгч компанитай хүртэл уулзахаар одоо бараг л барилгын асуудал, барилгын яам, барилгатай холбоотой асуудлаас бол энэ төсөл ер нь бүтлгүүцсэн юм байлаа шүү дээ. Тэгтэйгэн зэрэг мэдээж энэ төслийн ач холбогдол энэ тэр компани ч гэсэн одоо тэр ажлыг хийчихэл гэж явсан байлгүй дээ. Тэгээд одоо амжилтгүй болцсон. Тэгэхээр ер нь цаашдаа энэ улс маань ер нь дэд үтцийн яам ч гэдэг юм одоо хуучин байсан да. Тэр шиг ингээд энэ дотроо бүх юмаа ингээд зангидаад авч явахгүй бол нэг яам одоо эрчим хүчний барилга байгууламж, барилгатай холбоотой асуудал, замтай холбоотой асуудал олон асуудал байна. Тэгэхээр энэ дээр та ер нь ямар хувьдаа байр суурьтай байдгийг энэ дэд үтцийн хөгжил, энэ дэд үтцийн асуудал. Тэгээд 10 аймгийн дулааны станц дээр нэг одоо маш тодорхой гарц гаргалгаатай тийм нэг хариу хэлбэл сайн байна. За чажилсрын сайдын микрофоныг өгье. За хосоор гүшүүний асуултанд хариулъя. Энэ манай би 2022 оны 8 сарын 30-нд Төрөөчим улсын хурлын бүрэн эрхийн хугацаанд эрчим хүчний сайдаар томилогдож ажилласан. Намайг очиход бол манай салбарын одоо төслүүд нэлээд тийм гацалтай зогсцсон ийм хүндрэлтэй байсан. Доронтын 5 мегаваттын цахилгаан станцыг ашиглалтанд оруулсан. Сонгон дээр 80 мегаваттын батарей хоримтлоорын станцыг бас ашиглалтанд оруулсан. Нийслэлээс санаачилсан энэ Багнуур дээр 5 мегаваттын батарей хоримтлоорын станц ашиглалтанд орсон. Эрдэнэ усан цахилгаан станц гацаа зогссон байсныг одоо ямар ч байсан одоо гацаан саргаад ажил хэвийн үргэлжилж байна. 2029 он гэхэд ашиглалтанд орчих болов гэсэн юм тооцоололтой явж байгаа. За ганц одоо энэ асуудлыг шийдэж чадаагүй үлдсэн нэг юм төсөл байна. 10 аймгийн төсөл гэхэд 2021 онд тендер зарласан юм байна лээ. 3 удаа зарлаад 3 дахь эхний 2 дээр нь компани орж ирээгүй. 3 дахь дээр нь жоохон техникийн шаардлагыг бууруулаад зарласан чинь нэг компани орж ирсэн юм байна лээ. Миний өмнөх одоо сайд үед. Тэгээ 2021 онд тендер гэрээгээ байгуулад 21 оноо төгсөл 22 онд бас ковид гэх мэт шалтгаанаар ажил саарамжиж явсан. Би 22 оны 8 сарын 30 дээрээ энэ ажлаа одоо хурдлуулаа гэдэг ийм шаардлага тавьсан. 2023 оны 3 сарын 31-нд гэхэд ажлын наривчлсан зураг манай эрчим хүчний хөгжлийн төвд заавал батлуулсан байгаад ихний шаардлага тавьсан. Янз бүрийн шалтгаан гэлж явсаар байгаад 2023 онд бүтэн одоо зурганд болохгүй ийм шалтгаан яриад яваад ирсэн. Солонгосын элчин сайдтай уулзсан. Санхүүжүүлж байгаа Корегийн банктай уулзсан. Энэ компани шахаж гээд. За ингээд тэгэхээр Солонгосын улс төрчдийн нөлөөгөөр ямар ч байсан 2023 оны төгсгөлөөр энэ компани 6 тал дутуу юм авчирч өгсөн. 2026 оны 5 сарын 31-ний өдөр ашиглалтанд оруулнаа гэдэг ийм төлөвлөгөөтэй явж байснаа өнгөрсөн жил дампуурлаа зарлаад
энэ төслийг хэрэгжүүлсэн Солонгосын компанид Солонгосын хуулиар нөгөө дампуурлын хуультай байна. Манай Монголын банкны дампуурлын хууль гэдэг. Энэ хуулийн процесстойгоо цаг хугацаа алдагдсан тал бий. Одоо сүүлдээ Кореа Экзим банктай бид нар бол энэ компанийг Бөхсөн инженер гэдэг компаниар дуусгуулах нь утгагүй боллоо гэдэг дээр санал нэгдсэн. Кореа Экзим банкнаас үнэлгээний баг ирсэн байгаа манай эрчим хүчний яам, эрчим хүчний хөгжлийн төвөөс бид нар бас тусдаа нэг баг бий болгоод одоо энэ Бөхсөн инженеринг компани хэрэгжүүлж байсан төслийг дуусгахад хэдэн төгрөгийн төсөв яг төсөв хэрэгтэй гэдгийг бол ойрын ядруудад бэлэн болгоно. Хоёр талаасаа яриад сая 9 сард ирээд Солонгосын баг ирээд явсан. За энэ дуусгах төсөв хэд байхаас шалтгаалаад энэ зээлийн хил зэрэг цааш нь үргэлжлүүлэх юм уу? Эсвэл үргэлжлүүлэх гэдгийг бид нар энэ ундаа багтааж шийдэх бодолтой ингээд адилж байна. Энэ тал дээр бол энэ Солонгос улсаас Монголд суугаа элчин сайд бас их ач холбогдол өгж байгаа. Монгол улсаас Солонгос улсад элчин сайд суугаа элчин сайдч мэлгааг ийм ажилдаа явж байгаа юм. Тэгэхээр бид нэр энэ 2026-аас 2027 оны одоо бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө энд асуудлыг нэгдэлт нь гаргаж шийдэх шаардлага үүссэн. Ийм байдалтай байна. Энэ компанитай үнэхээр олон удаа маргасан, сүйдээ ойлгоход тэмцэх газар шилжүүлсэн. Энэ учрыг нь олох гэж нэг ийм төвөгтэй төсөлтөй учирчлаа. Та бүхнийг мэдээж сонгогч чинь манай аймгийн дулаан төслөгийг заашгалтанд орох гэдэг байнгын асуултаар шахажлаа байгаа. Ийм байдалтай явж байгаа. Яг гүцэгээд хариулах уу? За, цойжилсрын сайдын микрофоныг өгье, гүцэгээд хариулъя. За, бусад төслүүдийн тухайд одоо би саядан хэллээ. Манай эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүд бол бусад нь ямар нэгэн саатал байхгүй байна. Байгуулсан гэрээнийхээ хүрээнд ажил явж байгаа. Ийм байна. За, энэ дэд үтсийн салбарын талаар хоорондын уялдаа холбооны тухай та ярьлаа. Энэ засгийн газрын бүтц бүрэлдэхүүний тухай хуулийг ерөнхий сайдын бүрэн эрх учраас ерөнхий сайд өөрөө энийг их хурлаар ямар бүтцтэй ямар зүйл дээр ач холбогдол өгөх үү гэдэг ийм одоо бодлого тодорхой болгоод их хурлаар батлуулж авдаг учраас би одоо их хурл ерөнхий сайдын бүрэн эрхэнд алдаж одоо ямар нэгэн байр суурь ярмааргүй. Би одоо засгийн газрын гишүүн гэж аах хүний хувьд уучлаарай та.